За бид энэ удаад хотын захын байшинтай хадгалын явдал зохиолоо дараагийн удаа дараагийнхаа уншлагаар уншихаар боллоо. Энэ удаа бид Шпицарт дахь буурчин газар гэдэг зохиол дээрээс сонгож авсан нэгэн гайхалтай үлгэрийг уншиж толиулахаар бэлтлээ. Ад шүглсэн хүлгийн түүх. Миний эцэг Бальсорад нэгэн бяцхан дэлгүүртэй хүн байлаа. Тэр бол ядууч биш, баянч биш бөгөөд өөртөө байгаа ялимгүй юмыг өрн таран хийчихнэ гэж айдгаас ямар нэг юм зүрхлэн хийж аз туршиж чаддгүй хүмүүсийн нэг байсан юм. Намайг төв даруй шударгаар хүмүүжүүлсэн бөгөөд удаж төдөлгүй түүний гар хурууны үзүүрт хөдлөх болсон юм. Намайг яг 18 нас хүрэхэд эцэг минь анхныхаа том наймааг хийсэн бөгөөд төдөлгүй наснаас нөхцснийг нь бодвол далайд мянган алтан зоосоо найдан явуулсандаа харамснаас болсон бизээ. Үүнээс хэдхэн 7 хоногийн дараа эцгийн минь эд бараагаа хамт илгээсэн хөлөг живсэн тухай мэдээ ирсэн тул би түүний наснаас нөхцснийг аз хэмээн бодоход хүрсэн билээ. Гэтэ энэ гар цохирол залуу халуун насны минь зүрх зоргийг мохоосонгүй. Эцгийн үлдээсэн бүхнийг мөн болгон харь газар азаа туршихаар аян замд гарав. Ингэхдээ эртнээс бидэнд идээжсэн тассны учир надаас болон миний хувь зээнаас зайлахыг бодоогүй эцгийн минь зарц болох нэгэн үгнийг дагуулan авч утсан билээ. Бальсорагийн усан буудлаас бид аясын тааламж салхиар хөтлөлөө. Миний хөсөлөн суусан ил хөлөг энэтхэг орох ёстой байлаа. Шуурга болох гэж байгаа Ахмадын мэдэгдэх үед бид далайн аяны ердийн замаар 15 өдөр яваад байсан билээ. Түүний би далайн шуургыг сэтгэл бардам угтхуйцаар энэ хавийн далайн замыг мэдэхгүй улмаас ихэд л бодлогошрон байх ажээ. Тэгээд бүх дарвуулыг хумуулж нэн удаан хөвлөө. Хүйтэн саруулхан шүн болсон тул шуурга болох нь гэж дэмий хууртав гэж Ахмад бараг итгээд байтал гинэт үүнээс өмнө бараа нь юр харагдаагүй нэг хөлөг бидний хажуугаар тун ойрхон хөвөн одов. Учир самбраагүй шууган хашгиран түүний тавцангаас цуурайтан сонсогдсонд шуурга болохын өмнөх энэ дөгшүүрт нүчүүд би баггүй гайхаж үлээ. Гэтэл миний дэргэд зогсож байсан Ахмадын царай үхтлийг шиг цайв. Миний хөлөг сүрлээ, үхэл хөвж явна гэж дуу алдав. Энэ жигтэй үгнийх нь учрыг түүнээс лавлахаас минь өмнө далайчид хашгирч бүчин ирээд та нар түүнийг харав уу, бид өнгөрчээ гэцгээв. Ахмад харин Коран судраас тайтгалын шивчлэг уншуулад өөрөө залуур дээр сув. Гэвч өнгөрчээ. Харсаар байтал шуурга дэгдэж ганц цаг болоогүй байтал хөлөг нажигнан живж эхлэв. Завнууд буулган сүүлчийн далайчныг дөнгөж суулгуу үгүй юу хөлөг маань бидний нүдний өмнө живлээ. Ийхүү би гэдэг хүн их далайн мандалд адгийн гуйлагчин болж хоцров. Гэвч гай зовлон үгээр зогссонгүй. Шуурга аимшигтай явуулсан завийг залах аргагүй болжээ. Би өвгөн зарцаа хүзүүтэн авч бие биесээ хизээч салахгүй гэж хоёул андгайлав. Ийм байсаар сая нэг юм үүр цайв. Үүрийн шаргал игээ тусгүй үгүй юу? Салхи бидний сууж явсан завийг хаман аваад хөмрүүлчихлээ. Хүлгийн тавцан дээр цуг явсан улсынхаа нэгийг нь ч би дахиж хараагүй. Энэ суурил ухааныг минь балартуулжээ. Сэргсэн хойноо үзвэл хөмөрсөн завин дээр намайг чирэн сэлсээр ам гарсан үнэн ч өвгөн зарцынхаа өвөр дээр байж байлаа. Шуурга намджээ. Бидний сууж явсан хөлгөөс үзэгдэж харагдах юм юр үгүй боловч биднээс холгүй өөр нэг хөлөг бидний зөв давлгаан дээгүүр хөвөн яваа үзэгдэв. Бид түүнд дөхөн очисон ч энэ нь шүн бидний хажуугаар өнгөрч Ахмадыг машид айлгсан тэр хөлөг дүрээрээ мөн болохыг би танив. Юр бусын аимшиг намайг эзэмдлээ. Нэн аимшигтай батлагдсан Ахмадын үг. Бид бүр дөхөж очичхоод хичнээн чанга хашгиравч ганц ч хүний бараа харагдахгүй ил хөлгийн яоцгүй байдал бүрч төгшүүлв. Гэвч энэ бол бидний аврагдах цорын ганц зүйл бөгөөд бидэнд ийм гайхамшигт ивэл үзүүлсэн Тэнгэр бурханд талархахаас өөр яах вүлээ. Онгоцны хошуунаас нэгэн урт олс онжин байсанд бид түүнээс барьж авах гэж гар хөлөөрөө зэрэг сэлэн зүтгэв. Хичнээн оролцсны эцэст сая сансандаа хүрлээ. Би дахин нэг удаа хоолой мэдэн хашгирсан боловч хөлгийн дээр нам хүм хിവэрэ байлаа. Тэгээд бид олс дамжин залуугаараа бие төрүүлж авирав. Ямар аимшиг гэгч нь энэ вэ? Тавцан дээр гармагц нүдэнд минь юу өртсөн гэж санав. Тавцан тэр аяараа цусан дулааран будагдаад түүр говцтой 20-30 үхтэл шалан дээр нь хөвтөж дунд талын шурхт үнтэй цайтай хувцс гонор бүхий гартаа сэлэн барьсан нэгээр зогсож байнан бөгөөд царай нь цайж үрчээсэн. Түүний шурх татсан том хадаасны тав духанд нь харагдана. Тэр бас л үгсэн ажээ. Айсандаа би тэр дороо яг зогсоод амьсгаач авч чадахгүй байлаа. Тэгтэл дагалдан яваа нөхөр минь тавцан дээр бас гарч ирв. Амьд амьтыг ерөөс үгүй. Сэтгэл хэртгэм үхтлээр дүрсэн тавцан дээр түүний гайхшийг бас төрүүлжээ. Үхтэл айсан сэтгэлийнхээ угт Тэнгэр бурхан залбирсны эцэст бид цааш алхахтайгаа болов. Өөр шин илүү аимшигтай юм таарлахгүй гэж өвгөн бид хоёр алхам тутамдаа эргэн тойрноо харан явлаа.
Гэвч бүгд нөгөө л янзаараа. Эргэн тойронд амьтаа голдогоос бид хоёр хязгааргүй зэлцэх далайгаас өөр юу ч байсангүй. Шурагт хадагдсан үхтэл ахмад гөлийснүүдээ бидэн рүү эргэлдүүлэн харах вэ? Эсвэл үхтлүүдийн нэгэн толгоогоо эргүүлэн бидэн рүү харах вэ гэж айснаасаа бид чанга чирч зүрхлэхгүй байлаа. Чингээд хөлгийн тасалгаа руу орох шатанд тулж ирээд өөрийн эрэхгүй зог тусан бие бисийг харав. Бидний хинэн ч ботсон санснаа нэгэндээ хэлж зүрхлэхгүй байлаа. Үнэн ч зарцд минь надад хандан. Өө эзэн минь, энэ тун аимшигтай юм болж. Энэ хөлгийн доод өрөөнд бас дүүрэн үхтэл байхаваас энэ үхтлүүдийн дунд удаан байснаас таны гарт ам биеэ тушаасан минь дээр гэв. Би ч бас тийм юм бодож явсан бөгөөд сэтгэл ихэд түгшин доош бов. Энд ч бас нам гүн бөгөөд шатаар буух бидний алгаалт цорайтан байлаа. Би өрөөний хаалганд тулаа зогсов. Хаалга нь чихээ нан чагнавал сонсдох юм юр байсангүй. Тэгээд үүдийн нэр өрөөний дотор нэн энэг замбраагүй байдал нүдэнд туслаа. Хувцсгонор зэр зэвсэг болон бусад багаж хэрэгсэл хутгалтан хэвтэх аж. Эмх цэгцтэй юм нэгэхэн ч байсангүй. Хүлгийн баг юм уу? Наад зах нь ахмад энэ саяхан болтол найрлсан бололтой. Бүх юмс нь хөглөрөн байлаа. Бид цааш өрөөнөөс өрөө, тасалгаанаас тасалгаа дамжин явбал торго, сууд, яотон сэлт хаанлвал хаана хураалттай байв. Ил хөлгийн дээр нэг ч хүн үгүй тул энэ бүхнийг эзэмшиж болох юм гэж бодсноос үүнийг үзээд би ухаангүй баярлав. Бид их газраас үзтэл маш хол байгаа байж таарна. Тэгэхээр хүн хүчний тусалцаагүйгээр түүний барааг харна гэж саналтгүй гэж Ибрагим надад анхааруул. Үлэм чимжээгээр нөөцөлсөн хоол хүнс ундаа тэргүүтнээс ууж идэж тэнхрээд эцэст нь дахин тавцсан дээр гарав. Гэвч энд аимшигт өгтлүүдийг харахаас хамаг бий зарсах юм уу? Хүлгийн хашлага дээгүүр шидэн усанд хайж тэднээс ангижрыг шийдсэн боловч тэдний нэгийг нь ч байрнаас нь хөдлөх аргагүй үзээд хичнээн их айсан гэж бодно. Тэд шалан дээр цовдлуулсан мэт хэвднэн бөгөөд тэднийг зайлуулах гэвээс тавцангийн шалтай цуг салган авах хэрэгтэй байлаа. Гэтэл бидэнд ингэх багаж зэвсэг байсангүй. Ахмадыг ч бас шургаас салгаж чадсангүй. Тэр ч байтугай хүссэн гараас нь сэлмийг нь авах гэж оролдоод юр бүтсэнгүй. Өөрсдийн байдлыг гонигтай яригцүүлэн бодсоор бид өдрийг өнгөрөөж шөнө болох төгөхөд би хөгшин Ибрагимыг явж унт гээд аврагт гарах юу байна гэдгийг ажиж мэдхээр өөрөө тавцан дээр харуул хийж онё гэж бодов. Гэтэл сар мандахад одны байдлаар багцаалан 11 цаг болж байна даа гэж бодтол өөрийн эрэхгүй нойр хурч тавцан дээр байсан нэгэн торхны ард хөвчжээ. Гэхдээ хөлгийн хажуу бүрийг далайн давлгаа балбах таруулууд салхинд ягтнан эсгчэн байх нь тодхон дуулдан байсан тул би унтахаасаа илүү санаа минэрэн байсан хэрэглээ. Тэгтэл хүмүүсийн дуу хөлийн хүн далхаа тавцан дээр гарахыг сонсоод юу болж буйг харах санаат өндих гэсэн боловч нууц талдын нэгэн хүч үе мөчийг минь хөдөлгөөнгүй барьчгаад би зовхооч нээж чадсангүй. Харин хүмүүсийн дуу улам тодхон болоод тавцан дээр хөлийн хөгжөөнтэй ба бужигналдан байх шиг надад санагдав. Түүний дотроос нэгэн мөрийн захиран тушаах эрдүү дуу бас татлаг даруй сэлтийг татах эвхэх өргөх буулган сонсдог шиг болов. Байн байсаар миний сэрэл мэдрэхүй бүрнээ арилж би гүн нойронд давтсан бөгөөд ийн нойрсох зуур зэвсгийн дуу чимээ бүдгхэн сонсдон байх шиг л надад санагдсан. Чингээд наран хэдийнээ хөөрөөд нүрийг минь төөнөн байх үес нойрноос сая сэрв. Эргэн тойрноо гайхан харвал энэ шөнө сонссон бүхэн зүуд мэд санагдаж бүх юм өчигдрийн янзаараа байхажээ. Өгтлүүд хөдөлгөөнгүй хэвтнэн бөгөөд ахмад ч бас нөгөө шурхтаа хөдөлгөөнгүй хадаатай янзаараа байлаа. Би өөрийн зүүдийг бодон инээд алдаад өвгнөө ирж болохоор босов. Өвгөн маань анх орсон өрөөнд бодлогшин сууж байлаа. Чингээд намайг ормогц. Өө эзэн минь хэмээн дуу алдаж. Энэ ад чүглсэн хөлөг дээр ахин нэг шөнийг өнгөрөөснөөс далайн хамгийн гүн ёроол твтэж байсан минь дээр гэв. Яагаад инхүү сэтгэлийн шанал давтсных нь учрыг асуусан тэр. Би 1-2 цаг унтсны эцэс цэрээд толгой дээгүүр минь нааш цааш хүн гүйж байгааг сонсов. Эхлээд би таныг л юм байх гэж бодлоо. Гэтэл тэнд наандаж 20-од хүний хөлийн чимээ гарan бас дууд хашгирхан сонсогдов. Эцэст нь шатаар буун ирэх нүсэр алхаа гарав. Тэгээд би ухаан алдчихжээ. Хэдэн мөч өнгөрсний эцэст түр сэргэж үзвэл шурагт хадаатай байсан гэр тэр ширээнээ дуулан сууж байлаа. Бас түүнээс холгүй шалан дээр хэвтэж байсан час улаан хувцастай хажууд нь суугаад хамтран даар сууж байлаа гэж ярив. Миний өгшин зарцсан ярьсан зүйл юм. Энэ нь ерөө санаад дагсан хэрэг биш. Би өөрөө ч тэр өгтлүүдийн дуу сонссон тул зүрх алтан байсан гэдэгт найз нөхөд минь итгэх хэрэгтэй. Ийм улсын дунд аялан явна гэдэг ямар ойлог байх вүлээ? Ибрагим маань дахин гүн бодолд дарагдсанаа гинэт санаанд орлоо шүү гэж дуулав. Өвөг аав нь болох олон газар орноор явж юм үзэж нүд тайлсан гэр альва хий юмс ад шулмын хөнөөлөөс аврахад туслах үг зааж сургасан түүний санаанд орсон хэрэг байлаа. Бид Коран судраас майн үгзэн нэн хичээнгүлэн унших аваас энэ шүн тэр ёр бусын чигтэй нойрноос ангижирч болно гэж тэр бас нотлон байлаа. Өвгний санаа сэтгэлд минь бүрнээ нэцв.
шүн болох дөхөж буйг бид сэтгэл түгшин хүлээг. Ил тасалгааны хажууд нэгэн бяцхан өрөө байсан тэнд орж төгжин суухаар шийдэв. Хаалгыг нь бид өргөндөн уртавтар нүх гаргасан тасалгааны доторх зүйл бүрэн харагдахгүй болов. Тэгээд дотроос нь сайтар төгжин Ибрагим дөрвөн болон Бивангри дэгчийн нэрийг бичлээ. Тэнхүү бид шөнийн аюуншигыг хүлээж сув. 11 цагийн үеэс дахин би жигтэй их үргэлж эхлэв. Үнэн ч нөхөр минь кран судраас хэдэн майнууш гэсэн энэ нь бас тус болов. Гинэт дээр хөл хөдлөн гарах шиг болоод татлгууд хягтан тавцан дээр хөлийн чимээ хит хитэн хүний дуун сонсдог. Тэгээд бид хэдэн минут бие сэтгэлээ хөвчлэн хүлээсний эцэст тасалгааны шатаар ямар нэгэн муруудын эрхэн сонстов. Өвгөн үүнийг сонсмос ад шулам ил бишид хариулж бай гэж өвгөн авийнхаа зааж өгсөн уншлагыг агаараас та нар бууж ирцгээ, далайгаас та нар гарч ирцгээ, харанхуй бууршнаа харин орцгоо, галаас та нар биелж босцгоо, Аллах та нарын эзэн ноён аливаа хийсүг түүний мэдлэлт хэмээн уншиж гарав. Энэ уншлагаас би юу ч ойлгоогүй тул хаалга нээгдэхэд миний үс өрөвсгийн боссон гэдгийг хэлэх нь хэрэгтэй. Шургын шонд хадаатай байсан нөгөө хөдөр гоё орж ирв. Цохонд нь хадаас зоолтой хэвээр бөгөөд харин илдээ хойнд нь хийжээ. Араас нь өмссөн зүснэр түүнийг арай гүцгээргүй өөр нэг орж ирсэн нь бас л дээр хөвтөж байгсдийн нэг аж. Ахмад гэдг нь эргэлзээгүй өмнө нь орж ирсэн цонгох гэр царайтай. Бавгар хар сахалтай нэгэн бөгөөд догшноор эргэлдэх нүдэрээ бүхэл тасалгааг тойруулан харав. Түүнийг бидний нуугдан суугаа өрөөний хаалганы хажуугаар гарахад нь би тодорхой харж ав. Харин тэр түүнийг юр анзаарсангүй бололтой байх гэж. Тэр тасалгааны голд байх ширээнээ суугаад хоорондоо хашгирах шахам чанга дуугаар тухайлж үл мэдэх хэлээр ярьж гарав. Тэдний дуу улам чангаран улам хийрхүү болсоор эцэст нь Ахмад гараа зингдэн тасалгаа дөргитл ширээ шав. Нөгөөх нь зэрлэгээр хөхрөн үсрэн босоод дагаад яв гэж Ахмадыг дохив. Ахмад үсрэн босоод сэлмээ хойнаас нь сух татан гарч отов. Тэднийг явж одсонд миний амьсгаа уужирсан боловч аим шиг төгшил минь эцэс болтол төдий байжээ. Тавцан дээрх чимээ улам чангаран байлаа. Яаран наас цааш гүөх, хашгирах, хөхрөх, орилох сонсдно. Тийм байсаар нэгэн их сүрт чимээ гарсанд давцан тэр аяараа бүхэл даргуулынхаа хамт дээрвсэн нураад ирв гэж би бодож билээ. Зэвсэг хангин хүмүүсийг хашгирахтуу хадсан тэр их чимээний дараа нам гүн болов. Хэдэн цаг өнгөрсний эцэст бид сая зүрхлэн дээш гарвал бүгд янзандаа нэгэн ч хуучин байдлаасаа өөр хөвцсөн мөгөөд бөгөөд цөм мод мэд бүшсэн байлаа. Ад шүглсэн хүлэг хэмээх энэхүү бүлгийн 1-р хэсэг өндөрлөв. Та бүхэн манай сувг таалагдж байгаа бол лайк болон subscribe хийгээрэй.